Энэхүү зааварчилгаа видео нь Aura Quick ашиглан шинжилгээ хийх талаар үзүүлэх болно. Aura Quick-ийг зааврын дагуу хэрэглэснээр шинжилгээний хариу зөв гарна. Хэрэв та ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа бол энэ шинжилгээ хийх хэрэггүй. Учир нь шинжилгээний хариу буруу буюу хуурамч сөрөг хариу гарах магадлалтай байдаг. Шинжилгээ хийхээс хамгийн багадаа 15 минутын өмнөөс ямар нэгэн зүйл идэж уухгүй байх шаардлагатай ба 30 минутын өмнөөс ам зайлагч шингэн зэрэг амны хөндөй цэвэрлэх бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүйг анхаарна уу. Ингээд шинжилгээгээ эхэлцгээе. Юуны өмнө гэрэлтүүлэх сайтай, чимээгүй, тухтай орчин шинжилгээ хийх ширээ хэрэгтэй. Та шинжилгээг ганцаараа эсвэл өөрийн итгэдэг дотны хүний хамтаар хийж болно. Онцлуурын гадна уутыг задалж, онцлуурын иж бүрдэл бүхий ууд, тавиурыг гаргаж ширээн дээр тавина. Хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Онцлуурын иж бүрдэл бүхий уут нь хоёр хэсэгтэй ба нэг хэсэгт арчтас авах хэсэг бүхий шинжилгээний савх, нөгөөд нь хуванцар савтай шингэн байна. Эхлээд хуванцар савтай шингэн бүхий уутыг задлана. Савны таглааг онгойлгож онцлуурын тавиур дээр байрлуулна. Дараа нь шинжилгээний савх бүхий уутыг онгойлгон шинжилгээний савхыг гаргана. Жижиг ууттай зүйл нь хадгалах бодис бөгөөд шинжилгээ хийхэд хэрэг болохгүй тул шууд хаяж болно. Шинжилгээний савхны үзүүрийн арчтас авах хэсэгт хүрч болохгүй. Арчтас авах хэсгээр дээд ба доод буйл уруулын завсраар зөвхөн нэг удаа тойруулан арчиж авна. Арчтас авмагцаа шинжилгээний савхыг үзүүр хэсгээр нь шингэн бүхий хуванцар савны ёроолд тултлан хийн. Энэ хэвээр нь 20 минут байлгасны дараа шинжилгээний хариуг уншина. Хэрэв 40 минутаас дээш хугацаа өнгөрвөл шинжилгээний хариуг уншиж болохгүй. Одоо хариу ямар гарсныг харцгаая. Хэрэв хоёр зураас үүссэн байвал та хүний дархлал хомсдлын вирусын халдвартай байж болзошгүй гэсэн үг бөгөөд батлах шинжилгээ хийлгэх шаардлагатай. Зураас бүдэг байсан ч хариуг эерэг гарсан гэж үзнэ. Хэрэв таны хариу эерэг гарсан бол та нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Танд баталгаажуулах шинжилгээ хийж зохих тусламж үйлчилгээнд хамруулан таны эрүүл мэндийг хамгаалахад туслах болно. Хэрэв C тэмдэглэгээний хажууд нэг зураас үүссэн, T тэмдэглэгээний хажууд зураас байхгүй бол таны хариу сөрөг буюу хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрээгүй гэсэн үг юм. Гэхдээ та эрсдэлд алхам хийсэн бол түүнээс хойш 3 сар хүртэлх хугацаанд цонх үе байх боломжтой учраас итгэлтэй байхын тулд эрсдэлд алхам хийснээс хойш 3 сарын дараа шинжилгээг давтан хийгээрэй. Хэрэв T тэмдэглэгээний хажууд зураас үүссэн боловч C тэмдэглэгээний хажууд зураас байхгүй, эсвэл бүр ямар ч зураас үүсээгүй, эсвэл талбай нь нийтдээ улаан өнгөтэй болж хариуг унших боломжгүй байвал шинжилгээ хүчингүй болсонд тооцно. Дахин шинэ онцлуур ашиглан шинжилгээ хийх хэрэгтэй болно. Ингээд та шинжилгээг хийж дууссан тул шинжилгээний савхыг авч хуванцар савыг таглаад уутанд байсан бүх зүйлсийг ердийн хогийн савнд хаяарай. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийсэнд баярлалаа. Одоо та өөрийгөө хүний дархлал хомсдлын вирусын халдвартай эсхээ мэддэг боллоо.